хичээлээр бол бодлого бодох аргачлалыг та бүхэнд танилцуулна. За ерөнхийдөө бол захиргааны эрх зүйн бодлого тохиолдлын хувьд бол одоо процессын эрх зүйн болон материалын эрх зүйн шаардлагын аль алинийг шалгах шаардлагатай ийм тохиолдол бол жил болгон ирдэг. Хэрэв одоо зөвхөн материалын эрх зүйн материалын эрх зүйн шалгаад дуусах ийм бодлого байх юм бол ерөнхийдөө нөгөө хуульчдынхаа цаашид мэргэжиж ажиллах хуульчдынхаа ур чадварыг хангалттай шалгаж тодорхойлж чадахгүй учраас одоо жил бүрийн бодлогон дээр бол материалын эрх зүйд цаашлаад процессын эрх зүйн асуудлыг бол заавал шалгах юм тохиолдол бол хэвчлэн ирдэг. За тэгээд ерөөдөө шалгуулагч маань бол ямартай ч хамгийн ихэнд бол мэдээж бодлогынхаа өгөгдөлтөө бол сайтар уншиж танилцаж ойлгох ёстой. За ингээд бодлогын өгөгдөлд ямар асуулт өгөгдсөн байна вэ гэдгийг нь бас чухал. За энэ дээр бол харагдаж байгаа нь ихэвчлэн түгээмэл ирдэг асуултууд жишээ болгож бол дурдсан байгаа. За эхлээд бол нэхэмжлийн шаардлагыг тодорхойлох, за эсвэл одоо захиргааны иргэн шүүх нэхэмжлийг хүлээж авах уу, гомдол маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ, нэхэмжлэл үндсэлтэй юу ч гэдэг юм уу, эсвэл одоо дээрх өгөгдөлд хууль зүйн дүгнэлт хий гэдэг ерөнхий асуулт ч гэдэг юм уу, тийм иймэрхүү асуултуудад л хэвчлэн ирдэг. За ингээд нэхэмжлийн шаардлагыг тодорхойл, захиргааны иргэн шүүх нэхэмжлийг хүлээж авах гэдэг ингээд асуултуудтайгаа танилцсныхаа дараа за нэгдүгээр асуултаасаа эхлээд асуултандаа хариулах байдлаар ерөөдөө бол бичиглэлээ хийж эхэлнэ. За асуултандаа хариулах байдлаар бичиглээ хийж эхэлнэ. За ингээд өгөгдсөн асуултынхаа хүрээнд ер нь бол одоо хариулах байдлаар яг өгөгдсөн асуултынхаа хүрээнд хариулах байдлаар бичиглэлүүдээ бол хийж эхлэх байгаа. За мөн одоо заавал ингээд нэг энэ аргачлалд баригдаж энэ аргачлалыг одоо нэгэнгүү дистараллахын дагуу ингэж одоо аргачлалынхаа дагуу бодох ёстой гэсэн ийм тогтсон ийм юу бол бас байхгүй. Хэрвээ тухайн шалгуулагч маань өөрөө бичиглэлээ ойлгомжтой, тодорхой, үндсэлтэйгээр хууль хэрэглээгээ зөв ингэж хийж чадах юм бол бас нэг тухайн одоо нөгөө тохиолдлыг шалгаж байгаа багшийн хувьд бол одоо мэдээж өндөр оноо өгөх бол боломжтой. Гэхдээ яг аль болох ингэж бичиглэлд оруулж ийна гэдэг маань өөрөө тухайн тохиолдлынхаа хүрээнд шалгуулж байгаа бодлогоо одоо эмх зэгцтэй системтэй хийж ийна л гэсэн үг. Хэрвээ үнэхээр одоо шалгалтын дээр бол тийм ингээд зарим нэг алхмаа мартах ч юм уу иймэрхүү тохиолдол байлаа гэхэд тэрэн дээр санаа зовох зүйлгүй, ямар ч гэсэн ойлгомжтой тодорхой байдлаар за тийм үү хууль хэрэглээгээ оновчтой байдлаар ингээд бичиглэлээ ингэж өөрийнхөө өрөөнд бас тодорхой ингээд хийх нь өөрөө бас гайгүй өндөр оноо авах боломжтой байдаг шүү гэж хэлмээр байна. За хэмжлийн шаардлагыг тодорхойлоо гэсэн юм асуулт өгсөн байлаа гэхэд ерөөдөө бол захиргааны эрх хань шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 5 дээр энэ хуулийн 52-2-ын 4-т заасан хэмжлийн шаардлага түүний үндслэлд дараах зүйл хамаарна гэсний дагуу бол захиргааны эрх хань шийдвэрлэх тухай хуулийнхаа 52-ын 5 дахь хэсэгт заасан одоо энэ хэмжлийн шаардлагуудыг бол дурдж өгсөн байгаа. Тэгэхээр эдгээр шаардлагын яг тухайн тохиолдол дээрээ эдгээр шаардлагынхаа яг алийг нь гаргаж аль шаардлагаар нь одоо явах хэрэгтэй байна вэ гэдгийг хийж тодорхойлоод дараагийнхаа алхмыг бол хийнэ. За тэгээд та нар өөрсдөө бас захиргааны эрх хань шийдвэрлэх тухай хуулийнхаа 52-ын 5 дахь зүйлийг бас сайн харж танилцаарай. За тэгээд ерөөхдөө нөгөө энэ аргачлалынхаа хичээлийг үзээд дууссныхаа дараа одоо тодорхой захиргааны эрх хань шийдвэрлэх тухай хуулийн 52 дахь хэсэг дээр бол одоо хэмжлийн шаардлага байдаг да 54 дугаар зүйл дээр одоо захиргааны эргийн шүүхт хэмжлийг хүлээн авахаас татгалзах үндслүүд байдаг даа ч гэдэг юм. Ийм нэг тодорхой хідэн заалтуудаа бас аль болох тогтоохыг хичээгээрэй. Хэрвээ тэгэх юм бол бас нөгөө шалгалтын явцад бол одоо нөгөө нэг аль зүйл нь аль хэсэг дээр байгаа вэ гэж хайж хугацаа алдахгүй байхаас боломжтой. За тэгээд мөн одоо захиргааны бодлого тохиолдол дээр ажиллах энэ үйл явц маань өөрөө бас маш их хугацаа авдаг. Бичиглэл ихтэй байдаг учраас хүмүүс бас нөгөө хугацаанд амжихгүй байх юм эрсдэл тохиолдолс байгаад байдаг. Тийм учраас бол
аль болох одоо энэ захиргааны бодлого бодохын аргачлалаа сайн ойлгож аваад тодорхой бичиглэлүүд ямар хэсэгдэр ямар бичиглэл одоо мэргэжлийн үг хэллэг ямар юу ашиглах билээ гэдгээ бас аль болох ингээд тогтоох байдлаар явах юм бол шалгалтын дээр их хугацаа алдахгүй байх юм бас боломжтой байдаг. Тэгэхээр таад манаас олон биш ч гэсэн ерөнхий байдлаар энэ хуулийн зүйл заалтуудаа бас нэг тогтооод авчаарай. За за тэгээд захиргааны бодлогын тохиолдол дээр ажиллах энэ хэсэг маань бол одоо үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. За нэгдүгээр гэх юм бол захиргааны иргэн шүүхт хэмжлийг хүлээн авах хэсгийг буюу одоо нөгөө процессын хэрэгцээ асуудлыг шалгах хэсэг. За хоёрдугаар гэх юм бол захиргааны иргэн шүүх одоо хэмжлэлийн шаардлагыг хангах хэсэг буюу материалын хэрэгцээ хууль хэрэглээний мэдлэг чадварыг сорих шалгах ийм хэсэг гэсэн ийм хоёр ерөнхий хэсэгт бол хуваагдана. За ингээд за нэгдүгээрт нь одоо энэ захиргааны иргэн шүүхт хэмжлийг хүлээж авах уу гэдэг хэсэг дээр бол бид нар ажиллаад эхэлнэ. За эхний бүлэг хэсэг гэсэн. За энэ хэсэг дээр бол бид нар захиргааны эрх хан шийдвэрлэх тухай хуулийн 54-ийн 1-р хэсэг дээр бол одоо захиргааны эрх шүүхийн харьяаллын маргаан хэсгийг одоо захиргааны эрх хан шийдвэрлэх тухай хуулийнхаа 54-ийн 1-р хэсэг дээрээс шалгана. За энэ 54-ийн 1-р хэсгээс бол балаад одоо энэ хүрээнд шалгуулагч буюу тухайн өгдлөөс үл хамааран дараах асуудлыг заавал шалгана гэж байгаа. Үүнд болохоор захиргааны эрх хан шийдвэрлэх тухай хуулийн 13-ийн 1 байгаа. За 13-ийн 1 дээр бол захиргааны иргэн шүүх үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд хариалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр захиргааны иргэн шүүх нь үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд хариалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргаан гэж байгаа. Тэгэхээр энэ дээрээс юу харагдчихэв гэхээр үндсэн хуулийн тухайн одоо бодлогод өгөгдсөн тохиолдол маань өөрөө нэгдүгээрт үндсэн хуулийн цэцийн маргаан биш байх ёстой. За өөр шүүхэд хариалуулаагүй байх ёстой. Нийтийн эрх зүйн маргаан байх ёстой. За мөн эрх зүйн маргаан байх ёстой гэж байгаа. Тэгэхээр ингээд захиргааны эрх хан шийдвэрлэх тухай хуулийн 13-ийн 1-р хэсгийг бол одоо заавал шалгах ёстой юм хэсэг байгаа. Тэгэхээр жишээ нь би сая дурдсан хуулиудынхаа тодорхой зарим нэг үндслүүдийг аль болох тогтоогоорой гэж хэлсэн. Тэгэхээр энд одоо ингээд захиргааны эрхийн шүүхийн хариаллын маргаан хэсэг гэдэг дээр бол 54-ийн 1-р хэсэг байх нь үүнээсээ бол балаад захиргааны эрхийн хан шийдвэрлэх тухай хуулийнхаа 13-ийн 1 гэсэн хэсгийг бол та бүхэн нэгдүгээр алхам хэсэг дээр бол заавал дурдах хэрэгтэй. За энэ 13-ийн 1-р хэсгээс болвол бид нэр бичиглэлээ хийж эхлэх нь байна. За ингээд эрх зүйн маргаан байх хэрэгтэй гэж байгаа нэгдүгээрт. Маргаж буй этгээдийн хувьд буюу тэгээ тухайн тохиолдлын хувьд эерэг сүрэг үр дагаврыг үүсгэсэн эрх зүйн хувьд маргаж болохоор тийм тохиолдол байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо бичиглэлээ хийхдээ тэ эрх зүйн маргаан хэсэг гэдэг дээр гээд бичгэн. За ингээд одоо тухайн тохиолдлынхаа хувьд одоо жишээ нь засаг даргын захирамжид маргалаа гэж бодоход бол засаг даргын ийм одоо газар эзэмших эрхийг хүчингү алгасан энэ захирамж нь бол иргэн Б-ийн хувьд одоо сөрөг үр дагавар үүсгэсэн одоо ийм маргаан байна. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол одоо энэ газрын тухай хууль мөн одоо үндсэн хуулиар ч юм уу зохицуулагдах ийм харилцаа байж болохоор учраас бол энэ эрх зүйн маргаан мөн байна гэдэг. За ингээд дараагийн алхам нь нийтийн эрх зүйн маргаан мөн хэсэг гэж байгаа. Нийтийн эрх зүйн маргаан гэдэг дээр маргааны зүйл маргалдагч талууд болон тухайн тохиолдол дээр хэрэгжилж байгаа хууль дүрм журам хэм хэмжээний өрөө нийтийн эрх зүйд хамаарч ах хэвээр. За энэ дээр одоо бид нар нийтийн эрх зүйн маргаан мөн хэсэг гэдэг дээр ямар бичиглэл хийж болох вэ гэхээр маргааны зүйл буюу газар эзэмших эрхтэй холбоотой маргаан байлаа гэж бодоход газар эзэмших эрхтэй холбоотой зүйл нь маргааны зүйл болж байна. За ингээ маргалдагч талууд нь болохоор нэг талд нийтийн эрх зүйн албан тушаалтан болох засаг дарга нөгөө талд нь болохоор иргэн Б байх нь. За ингээд маргалдагч талуудын хувьд нэг талд нь нийтийн эрх зүйн субъекттэй нөгөө талд нь иргэн байна. За ингээд хэрэглэх хэм хэмжээний хувьд гэх юм бол үндсэн хуулийн хэм хэмжээ, ерөнхий хэм хэмжээнүүд за мөн түүнээс бол басан газар эзэмших эрхтэй холбоотой газрын тухай хуульч гэдэг юм уу тий. Ингээ газрын тухай хууль болон үндсэн хуулийн хэм хэмжээ нь өөрөө нийтийн эрх зүйн хэм хэмжээ учраас энэ манай тохиолдолд өгсөн энэ маргаан бүхий тохиолдол нь өөрөө нийтийн эрх зүйн маргаан мөн байна гэдэг дүгнэлтийг хийгээд цаашаа явна. За ингээд 3 дахь дээр үндсэн хуулийн эрх зүйн маргаан биш байх хэвээр тухайн тохиолдол нь. За ингээд үндсэн хуулийн эрх зүйн маргаан биш гэдэг дээр бид нэр ямар бичиглэл хийх вэ гэхээр үндсэн хуулийн 66-гийн 2
За мөн одоо үнцөлийн цэцгийн тухай хуулийн 8-2, үнцөлийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 13 дээр одоо үнцөлийн цэцэд харьяалах субъект болон харьяалах маргаануудыг ингэж агсаад өгчихсөн байна. Тэгэхээр та бүхэн бас нэг тогтоох ёстой асуудал нь болохоор үнцөлийн маргаан мөн эсэх гэдэг дээр бол одоо энийг 3 заалтыг бас тогтооод авчих хэрэгтэй. За ингээд одоо та бүхэнтэй энэ тохиолдол дээр ажил зовлонц хийхин явцад бол тодорхой нэг хуулийн зүйл залтуудаа одоо оновчтой тодорхойлж бичиж гин гэдэг маань өөрөө шалгуулагч маань хууль хэрэглээний одоо ойлголт чадвар сайтай байна гэдгийг харуулах ийм одоо бас ач холбогдолтой. Тийм учраас энийг тодорхой хэд хэд дурддагдаад байгаа энэ залтуудаас тогтоогоод аваарай. За дараад нь бусад шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан эсэх гэж байгаа. За бусад шүүх гэдэгт бол мэдээж эрүү иргэн болон арбитрийн шүүх хамарж байгаа. За тэгэхээр тухайн тохиолдол маань өөрөө одоо захиргааны иргэн бишээ эрүү болон иргэн арбитрийн шүүхэд хамаарахгүй одоо тий нэг талд захиргааны байгууллага нөгөө талд иргэнлүү чиглэсэн хэрэглэх хэм хэмжээ нь одоо ийм хэм хэмжээгээр шийдвэрлэгдэх учраас энэ бол одоо эрүү болон иргэний мөн одоо арбитрийн шүүхт хариалах маргаан биш байна. Ийм учраас энэ нь бол захиргааны иргэн шүүхт хариалах маргаан мөн байна гэдэг дүгнэлтээ хийгээд цаашаа явах нэ. За ингээд одоо ингээд энэ хэсэг дээр бид нар ямар дүгнэлт хийх үү гэхлээр ерөөхдөө бол эрх зүйн маргаан байна. Тэрэн дотроо нийтийн эрх зүйн маргаан байна. Үнцөлийн эрх зүйд хамаарахгүй. За мөн одоо бусад шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш. За иймээс энэ бидний тохиолдол маань тохиолдол өвцөн энэ тохиолдол маргаан маань бол захиргааны иргэн шүүхэд хамаарах маргаан байна гэж цаашаа явна. За ингээд захиргааны иргэн шүүхэд харьяалах маргаан байлаа гэдэг дүгнэлт хийснийхаа дараа бид нэр захиргааны ерхий хуулийнхаа 54 дугаар зүйлээ бол захиргааны хэрэг хян шийдвэрлэх тухай хуулийнхаа 54 дугаар зүйлээ шалганаа. За 54 дугаар зүйлийг шалгаж байгаа нь ямар ач холбогдолтой байна вэ гэхээр манай одоо тохиолдолд өгсөн нэхэмжлэлийн маргаан бүхий тохиолдлын нэхэмжлэлийг маань одоо захиргааны иргэн шүүх хүлээн авахаас татгалзах нөхцөл үүсээгүй байх ёстой. Тэгээд татгалзах нөхцөл үүсээгүй байж аж тухайн маргааны нэхэмжлэлийг захиргааны иргэн шүүх хүлээж аваад дараагийн алхмуудыг хийх энэ бичиглүүд маань бол үргэлжлэх ёстой. За ингээд мэдээж одоо захиргааны иргэн шүүхийн харьяаллын бус гэдэг маань бол одоо дээр дүгнсэнчлэн эрүү иргэн болон арбитрийн шүүхэд хамаарахгүй маргаан байх ёстой. За мөн одоо тухайн захиргааны иргэн шүүхийн харьяаллын бус гэж байгаа 54.1.2 дээр энэ нь тухайн захиргааны иргэн шүүхийн харьяаллын бус гэдэг дээр бол одоо бас мөн адил дээрх дүгнэлтээ хийгээд за захиргааны иргэн ерхий хуулийн 92-аас 94 дугаар зүйл заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж байгаа. Энэ бол одоо жишээ нь одоо дүүргийн засаг даргын захирамжтай маргасан ийм тохиолдол байлаа гэж бодоход одоо тухайн дүүргийн засаг даргын дүүргийн засаг даргын дээжтний албан тушаалтан болох нийслэлийн засаг даргад гомдол гарах байсан ч юм уу тийм иймэрхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ийм асуудалтай маргаан бас байж болно. Тийм тохиолдолд бол одоо энэ урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлсэн үү биелүүлээгүй гэдгийг шалгана. Зарим нэг тохиолдолд одоо нөгөө бодлогод маань өгдөөгүй асуудал байх юм бол бид нэр одоо өөрсдөө бодлогынхоо тохиолдол дээр одоо өөрсдийнхөө санаагаар одоо ургуулж тийм асуудал бол нэмж шалгахгүй яг тухайн бодлогын тохиолдолд юу гэж өгсөн тэрнийхээ хүрээнд л шалгана. Хэрвээ одоо бодлогын тохиолдол дээр асуудлыг тодорхойлж бичээгүй л ах юм бол бид нэр тэрийг биелүүлсэн байна л гэж үзэх хэрэгтэй. За гих мэдчлэн одоо ингээд 54-ийн 54-ийн 1-ээс 1-ийн 7 хүртэл бол одоо бид нар хуулийнхаа шалгах алхмуудыг бол одоо хийчихнэ. За ингээд дүгнэлтүүдээ явцдаа бол одоо дүгнэлтүүдээ хийгээд явна. За ингээд эхний энэ хэсэг дээр бол тухайн тохиолдол маань эрх зүйн маргаан мөн нийт эрх зүйн маргаан мөн байна. Үнцөлийн маргаан биш байна. За эрүү иргэн болон арбитрийн шүүхэд хариалах маргаан биш байна. За мөн энэ нь өөрөө захиргааны ерхий хуулийн 3-1-д бас заасан байгаа. За ингээд захиргааны иргэн шүүх хүлээж авах маргаан байна. За ингээд захиргааны иргэн шүүх хүлээж авахдаа мөн одоо нэхэмжлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй. Тийм учраас захиргааны иргэн шүүх бол нэхэмжлийг хүлээж авах
авч одоо цаашдаа ажиллагаа хийх юм арга байна гэдэг байдлаар ингээд явж явцгаахад үнэлтүүдийг бол хийгээ явна. За дараагийн хэсэг дээр бол захиргааны байгууллагаас гарч байгаа шийдвэр үйл ажиллагаа маань бол одоо тодорхой хэлбэрүүдтэй. За тухайн захиргааны гарсан шийдвэр үйл ажиллагаа маань одоо ямар хэлбэрт хамаарч ийнэ гэдгийг бид нар бас зөв тодорхойлох ёстой. За захиргааны байгууллагаас гарсан шийдвэрийн захиргааны акт, гэрээ, хэм хэмжээний акт болоо одоо хуулиар зохицуулагдаагүй ийм үйл ажиллагаа бас байж болдог гэх мэтчлэн. За ерөнхийдөө бол одоо хуульчийн шалгалтад ирж байгаа тохиолдол их хвчлэн бол одоо захиргааны актын маргаанууд л ирдэг. За ингээд захиргааны актын хувьд бол захиргааны ерөнхий хэллийн 37-гийн 1 дээр бол захиргааны актын талаар зохицуулж өгсөн. За ингээд бид нар одоо захиргааны иргэн шүүх одоо захиргааны байгууллагын энэ шийдвэртэй холбоотой гарсан энэ маргаан хэмжлэг бол захиргааны иргэн шүүх хүлээж авах юм байна гэдэг дүгнэлтээ хийчлээ. За ингээд захиргааны иргэн шүүх хүлээж аван за захиргааны иргэн шүүх хэмжлэг хүлээж авахаас татгалзах үндслэл тогтоодоогүй. За ингээд дараагийн алхам нь захиргааны байгууллагаас гаргасан одоо хууль зөрчсөн байж болзошгүй энэ шийдвэр нь бол өөрөө захиргааны үйл ажиллагааны хэлбэрийн алинд хамаарч байна гэдгээ тодорхойлоод за ингээд хэрвээ захиргааны акт байлаа гэж одоо тэдгээрээ таашаа явъя. За ингээд захиргааны акт байлаа гэхэд захиргааны ерөнхийлөх 37-гийн 1-ийг бид нар шалгаа явна. За 37-гийн 1 дээр бол захиргааны акт гэж захиргааны байгууллагаас одоо тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар бий болгосон амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг болгоно гэж заасан байна. За тэгэхээр энэ захиргааны актын 6 үндсэн 6 шинж байгаа. За энэ үндсэн 6 шинжийг хэдүүлээ тогтоох аль болох тогтоох ёстой. За ингээд хэрвээ одоо мартаж сандах тохиолдол гарлаа гэж бодоход захиргааны ерөнхий байгууллага ядаж 37-гийн 1 дээр захиргааны актыг зохицуулсан байгаа шүү гэдгийг бас маш сайн тогтоогоод аваарай. За ингээд 37-гийн 1-ээсээ бид нэр захиргааны акт гэсэн тодорхойлолтоосоо одоо захиргааны актын 6 шинжээ гаргаж ирж шалгах бас боломжтой. За ингээд харах юм бол захиргааны байгууллагаас гэж байгаа. За нэгдүгээр шинж тодорхой нэг тохиолдолд хоёр дахь шинж зохицуулахар гэдэг нь зохицуулалт дагуулсан. За ингээд нийт эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн үр дагаврыг бий болгосон шинжтэй захирамжилсан шийдвэр байна гэдэг. Ингээд энэ захиргааны актынхаа тодорхойлолтоос 6 шинжээ бол гаргаж ир шалгаж болно. За ингээд дараагийн алхам нь бол бид нар захиргааны актаа шалгана. За захиргааны бодлогын тохиолдол дээр бол одоо захиргааны байгууллагаас гаргасан ямар нэгэн шийдвэр үйл ажиллагаа эсвэл байдаг. За ингээд энэ эсвэл энэ үйл ажиллагаа нь өөрөө бид нар захиргааны актын шинжтэй байж болохоор байна гэдэг дүгнэлтийг хийгээд цаашаа явж байна гэсэн. За ингээд энэ хүрээндээ бид нар нэгдүгээрт бол захиргааны байгууллага гэдэг шалгана. Захиргааны актынхаа 6 шинжийг шалгах хүрээндээ гэсэн үг. За нэгдүгээр захиргааны байгууллага байх ёстой. За энэ бол захиргааны ерөнхий хуулийн 5-1 болон 5-2, 5-3, 5-4-ийг бас давхар шалгах шаардлагатай байдаг. За 5-ын одоо засаг дарга гэж өгөгдсөн юм уу? Эсвэл одоо ямар байгууллага гэсэн ямар шийдвэр үйл ажиллагаа гэж өгөгдсөн байна. Түүнтэйгээ холбоотойгоор бид нэр захиргааны ерөнхий хуулийнхаа 5-1 дэх хэсгээс бол одоо 5-1 дэх хэсгийнхаа яг аль хэсэгт нь заасан захиргааны байгууллагад одоо манай бодлогын тохиолдлын захиргааны байгууллаганд хамаарч байна уу гэдгийг тодорхойлох гэдэг байна гэсэн үг. За ингээд нэгдүгээр захиргааны байгууллага бол ингээд тодорхойлчлоо. За энэ слайдаа бас би өгч учраас та нар манаас зарим ойлгоогүй ч юм уу дутуу ойлгосон асуудал байна. Слайдын дээрээс бас сайн дэлгэрүүлээд хараарай. За ингээд 5-1 дугаар хэсэг болон 5-2, 5-3, 5-4 дэх хэсгүүд дээрээ үндэслээд захиргааны байгууллага бид нар тодорхойлно. За ингээд 2 дахь тохиолдолд бол тодорхой нэг тохиолдлыг шийдвэрлсэн байдаг. Тодорхой нэг л тохиолдолд үйлчлэх шинжтэй байдаг гэсэн. За энэ дээр бол юу хамаарх вэ гэхээр хаялагдсан этгээд нь тодорхой буюу тодорхойлж болохуйц байх ёстой. За хаягдлагдсан этгээд гэдэг нь болохоор одоо тухайн гараад байгаа жишээ нь тэр засаг даргын газар эзэмших эрхийг хүчингү олгосон шийдвэрийн дээр жишээ авлаа гэхэд газар эзэмших эрхийг хэний газар эзэмших эрхийг хүчингү олгосон гэдэг нь тодорхой этгээд
За иргэн Б-ийн эсвэл иргэн АБ нарын гэдэг юм уу тийм ингээд тодорхой тооны тодорхойлж болох үеийн этгээд рүү чиглэсэн байх хэвээр. За нэг удаагийн л зохицуултыг агуулдаг. Нэг удаа үйлчлэл дуусгаруулдаг харилцаа гэсэн үг. Жишээ нь одоо замын хөдөлгөөний дүрмийг баталсан байлаа гэхэд замын хөдөлгөөний дүрм бол цаашид байнга хэрэглэгддэг зөвхөн нэг л удаа үйлчлэлийг дуусгаруулж байгаа харилцаа бол биш. Харин засаг даргын захирамж газар эзэмших хэрэгтэй холбоотой захирамж гаргалаа гэхэд тухайн захирамж маань одоо тухайн иргэний газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлээл дуусгаруулж байгаа нэг удаагийн зохицуултыг агуулсан юм шинжтэй байна гэсэн. Тэгэхээр тодорхой нэг тохиолдол гэдэг дээрээ бид нар хаягдлагдсан этгээд нь тодорхой буюу тодорхойлж болохгүй нэг удаагийн зохицуултыг агуулсан юм шинжтэй ийм захиргааны акт байна. Тэгэхээр манай тохиолдол дээр бол одоо энэ тодорхой нэг тохиолдол гэдэг дээр иймэрхүү одоо ерөнхий онлын бичиглэлээ хийгээд араас нь бодлогынхаа тохиолдолтой уялдуул сувсам за хийгээ явнаа. За тухайн тохиолдол нь нийт эрх зүйн хүрээнд үүссэн байх ёстой гэж байгаа. Тэгэхээр нийт эрх зүйн хүрээнд үүссэн гэдэг дээр одоо бид нар өмнөх алхам дээр бол нийт эрх зүйн маргаан байна гэдгийг бид нар яаж тодорхойлсон бэ гэхээр тухайн маргааны зүйл маргаанд оролцогч талууд за мөн одоо хэрэгжилж байгаа хэм хэмжээ маань өөрөө нийт эрх зүйн маргаанд хамаарж байна гэдэг дүгнэлтийг бид нар өмнө хийснээсээ жишээ аваад энэ нийт эрх зүйн хүрээнд үүссэн маргаан байна гэдгийг бас тодорхойлно. За мөн одоо тухайн асуудлыг шийдвэрлээд байгаа захиргааны байгууллагын шийдвэр маань өөрөө гадагш чиглэсэн юм шийдвэр байх ёстой. За захиргааны байгууллагын одоо нийтийн чиглэлийг хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай нь холбогддог гэж байгаа. За тэгээд иргэн хуулийн этгээдэд хамаатай шийдвэр гаргах мөн одоо захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албаагч эрхтэй холбоотой харилцаа энэ дээр хамаардаг. Харин одоо захиргааны байгууллага маань дотгош чиглэсэн буюу байгууллагынхаа бүтэц дотоод үйл ажиллагаатайгаа холбоотой гарч байгаа энэ шийдвэрүүд маань бол дотгош чиглэсэн учраас одоо энэ гадагш чиглэсэн гэдэг харилцаанд бол хамаарахгүй. Тэгэхээр энэ гадагш чиглэсэн гэдгээ одоо бусад захиргааны байгууллагын дотоод хүрээнд хамаарахгүй одоо 3 дахь буюу гадагш чиглэсэн ийм иргэн хуулийн этгээд рүү чиглэсэн ийм асуудлыг шийдвэрлэх байна гэдгийг ийм дүгнэлтээр хий явна. За дараагийн шинж маань бол зохицуулт агуулсан байх хэрэгтэй гэж байгаа. Тухайн хаяглагдсан этгээдтэй эерэг эсвэл одоо сөрөг нөлөөллийг бий болгоно. Эсвэл ямар нэгэн байдлаар эрх үүрэг үүсгэсэн, эрх үүргийг өөрчилсөн, дуусгаруулсан ч юм уу ийм одоо эрх зүйн байдлыг тодорхойлсон ийм шинжтэй байх ёстой. За одоо газрын эрхийг хүчингү алгаж байна гэдэг нь одоо сөрөг нөлөөллийг үүсгэсэн эрх зүйн ийм үр дагаврыг бий болгоод байгаа ийм зохицуултыг агуулсан юм шинжтэй байх ёстой гэж байна. За энэ дээр захиргааны ерөнхий байлгаа бид нар 34-гийн 4-5 4-5-ыг бол одоо харна. За 37-гийн 4 дээр бол эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг тодорхойлсон. 37-гийн 5 дээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж юу вэ гэдгийг тодорхойлсон байгаа. За тэгэхээр манай тохиолдолд өгсөн одоо захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой тэр асуудал маань сөрөг нөлөөллийг бий болгоод байгаа мó, эерэг нөлөөллийг бий болгоод байгаа мó гэдгийг бид тодорхойлно. За мөн одоо тухайн захиргааны шийдвэр үйл ажиллагаа маань захирамжилсан шинжтэй байх ёстой. За захиргааны байгууллагын хуульд заасан чиглэлийг хэрэгжүүлэх хүсэл зоригтой холбоотой гэж байгаа. Энэ шинжээрээ бол захиргааны акт маань захиргааны гэрээнээс бас ялгагдаж өгдөг. За захирамжилсан үйл ажиллагаа гэдэгт маань өөрөө хоригдсан юм уу, зөвшөөрсөн, журмалсан тогтоосон эсвэл одоо татгалцсан үйлдэл эсвэл түүгээ ойлгоно. За мөн одоо энэ захирамжилсан шинж дээр бол одоо тухайн шийдвэрийнхаа одоо илрэн гарч байгаа хэлбэрийг нас бид нар тодорхойлно. Засаг дарга амаараа шийдвэр гаргаад байгаа мó эсвэл одоо иргэн бичгээр мэдэгдсэн юм уу эсвэл захимаар мэйлэр ч юм уу явуулсан юм уу эсвэл одоо өөрийн биеийн хөдөлгөөнөөр ч юм уу эсвэл техникийн тусламжтайгаар гэх байдлаар бол тухайн захиргааны акт маань илэрч болно. Тэгэхээр одоо илрэн гарч байгаа хэлбэр нь юу юм бэ гэдэг дүгнэлтээ бас хийнэ. За ингээд бид нар одоо бодлогын өгсөн тохиолдолд гарч байгаа захиргааны шийдвэр маань өөрөө захиргааны актын 6 үндсэн 6 шинжийг бол хангаж байна. Ийм учраас энэ нь бол одоо захиргааны акт мөн байна гэдэг дүгнэлтээ одоо хийчлээ. За ингээд ер нь л одоо яг захиргааны акт биш байна гэдэг үгнэх юм бол бодлого маань энэ хүртэл зогсдог байгаа. Гэхдээ ерөөдөө бол хуульчийн мэргэжлийн шалгалт маань өөрөө одоо тухайн шалгуулагчийнхаа одоо мэргэжил уур чадвар хууль хэрэглээний асуудлыг бүрэн гүйцэж шалгаж
тогтоох гэж байгаа учраас бол аль болох цаашаа шалгаж дуусах одоо бүрэн бичлэлт хийгдэх шаардлагатай юм бодлогуудыг бол өгсөн байдаг. Тийм учраас бол одоо өнөөдрийг хүртэл хуульчин шалгалтанд ирж байгаа тохиолдлууд маань бол захиргааны актын шинжийг агуулсан юм тохиолдлууд бол ирээд байгаа. За тэгээд бид нар 6 шинжээ шалгаад захиргааны акт мөн байна гэдэг дүгнэлтээ хийгээд за мөн одоо захиргааны нэрийн шүүхийн хариаллах мөн байна гэд за ингээд дараагийн алхмуудаа бол хийгээ явна. За ингээд алхам бүр дээр бол онлайн бичиглэлээ айлуулах хийгээд за тэгээд бодлогынхоо тохиолдолтой совсомцгээд явцын дүгнэлтүүдээс хийж өгөх юм бол одоо нөгөө бодлогыг шалгаж байгаа хүний хувьд одоо илүү ойлгомжтой зэгцтэй байх учраас одоо илүү оноо авахд илүү төхөмтэй болж ирж байна гэсэн. За ингээд бид нар эхний хэсэг дээр бол за ингээд хэсэг дээр бол ингээд захиргааны акт мөн байна гэд үзчихсэн. За мөн бодлогын өгөгдөл дээр ч гэсэндээ те шүүх нэхэмжлийг хүлээж авах уу, нэхэмжлэл үндэслэлтэй юу гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр нэхэмжлэл үндэслэлтэй юу гэдэг асуудлынхаа хүрээнд бид нэр материалын эрх зүйн шалгана. Энэ үднээсээ бид нар захиргааны актынхаа хууль зүйн үндслийг шалгана гэсэн. За ингээд захиргааны бодлогын нөхцөлд дурддагдж байгаа захиргааны тухайн шийдвэр маань бол одоо хууль зүйн үндэслэлтэй хэсгийг хэдүүлээ хоёр алхмаар бол шалгана. Формал эрх зүйн шаардлага болон материалын эрх зүйн шаардлага гэсэн хоёр шаардлагын хүрээнд бол шалгана. За нэгдүгээрт бол формал эрх зүйн шаардлага гэж байгаа. За формал шаардлагын хувьд бол тухайн захиргааны акт маань эрх хэмжээнийхээ дотор гарсан байх ёстой. За захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны журмыг баримтлсан байх ёстой. За хэлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой. Бусад этгээдийн оролцоог хангах гэсэн ийм дөрвөн шаардлагыг хангаж байх юм бол захиргааны акт нь формал эрх зүйн шаардлагыг хангаж байна гэж үзнэ. За эрх хэмжээнийхээ дотор гарсан гэдэг нь бас дотроо ингээ бас 3 ангилагдаад байгаа. За үүн дээр бол нутаг дэвсгэрийн хариаллыг зөрчөөгүй, чиг үүргийн хариаллыг зөрчөөгүй, шатлан захирах ёсны хариаллыг зөрчөөгүй байх ёстой. За нутаг дэвсгэрийн хариалл гэдэг маань өөрөө баян зүрх дүүргийн засаг дарга бол баян зүрх дүүргийнхаа хэмжээнд л одоо шийдвэрээ гаргах ёстой. Чингэлтэй дүүрэг дээр очиж одоо шийдвэр гаргана гэж болохгүй. Жишээ нь ийм учраас одоо нутаг дэвсгэрийн хариалл дээр бол бид нар иймэрхүү байдлаар дүгнэлтийг авна. За чиг үүргийн хариаллын хувьд гэх юм бол одоо байгаль орчны яамны шийдэх ёстой асуудлыг одоо өөр яам шийддэг ч юм уу те иймэрхүү байдлаар чиг үүргийн хариаллыг бол зөрчөөгөө байх ёстой. За шатлан цагшаах ёсны хариалл гэж байгаа. За нийслэлийн засаг даргын эрх хэмжээнд олгогдсон асуудлыг дүүргийн засаг дарга очиж шийдвэр гаргах ёсгүй гэх байдлаар ингээд шатлан захирах ёсны хариаллаа бас зөрчөөгөө байх ёстой. За хэдүүлээ ингээд энэ эрх хэмжээний дотор байх ёстой гэдэг асуудал дээрээ энэ гурван зүйлийг юм уу ерөөдөө одоо ингээд формал эрх зүйн шаардлага, материал эрх зүйн шаардлага шалгаад эхэлж байна гэдэг маань бид нэр хууль хэрэглээлийнхээ асуудал руу төлхөө орж эхэлж байна гэсэн. За тэгээд өгөгдсөн тохиолдолтойгоо холбоотой салбар хуулиудаа бид нар одоо олж тодорхойлоод тухайн салбар хуулиудаасаа нутаг дэвсгэр чиг үүрэг шатлан захирах усны хариалт гэх мэт асуудлуудаа олж тодорхойлж явнаа. За энийг сая тайлбарлалцсан. За тэгээд чигүүргийн хариалал за захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлсан. За мөн одоо хэлбэрийн шаардлага бусад оролцоог хангах гэж байгаа. Тэгэхээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлсан буюу одоо ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа хийх ч юм уу тухайн шийдвэр гаргахад ямар процессыг хуульчилж өгсөн тэр процессын дагуу одоо шийдвэрээ гаргаа явсан байх ёстой гэсэн үг. Тэгэхээр тэр нь одоо ямар ч процесстэй байж болно. Энийг бид нар яаж олж тодорхойлох вэ гэхээр өгөгдлөө сайтар уншаад өгөгдөл дээр бид нар ямар хэмжээг ашиглаж одоо тухайн өгөгдлийнхаа асуудлыг шийдвэрлэх вэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр одоо хуулиуд дээр наривчлсан одоо шийдвэр гаргах тухайн захиргааны байгууллага тухайн асуудлыг шийдвэрлэхдээ ямар процессор шийдвэр гаргах ёстой байсан бэ гэдгийг одоо юу вэ тодорхойлж энэ хэсэг дээр бол дүгнэлтээ хийх явна гэсэн үг. За хэлбэрийн шаардлага гэдэг дээр бол одоо хуульд тухайн асуудлыг зохицуулж байгаа хуульдаа одоо заавал бичгээр гаргана гэж заасан бол
бичгээр гаргасан байх хэрэгтэй. Хэрвээ заавал бичгээр гаргана гэж заасан асуудлыг цахимаар ч юм эсвэл одоо амаар захиргааны байгууллага гаргасан байх юм бол энэ нь өөрөө захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хэлбэрийн шаардлагыг зөрчсөн байна гэдэг асуудал яриад гэсэн үг. За бусад этгээдийн оролцоог хангах гэдэг дээр одоо өөр бусад байгууллагатай зөвшөлдсөний үндсэн дээр эсвэл дээжтний байгууллагатайгаа зөвшөлдсөний үндсэн дээр эсвэл аль нэг байгууллагын саналыг авсны үндсэн дээр шийдвэрийг гаргах хэрэгтэй байсан гэдэг ийм наривчлсан зохицуулт байх юм бол тийм одоо тэр асуудлаа зөрчсөн байх юм бол бид нар бусад этгээдийн оролцоог хангаагүй шийдвэр гаргасан байна гэдэг ийм дүгнэлтийг хийгээ явах нэ. За тэгээ мөн одоо бичгээр гаргах хэрэгтэй гэдэг дээрээ бас захиргааны ерөнхий хуулийнхаа 42-ыг хоёроос давхар шалгах хэрэгтэй тий. Бичгээр гаргасан захиргааны акт дээр дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй гэдэг. Жишээ нь одоо шийдвэр гаргаад байгаа байгууллага алтан тушаалтан захиргааны байгууллага алтан тушаалтан маань гар үсгээ зураагүй ч юм уу эсвэл одоо он сарыг буруу бичсэн байдаг ч юм уу эсвэл хаягдлагдсан этгээдийнхаа мэдээллийг буруу бичдэг ч юм уу тий. Хууль зүйн үндслээ заагаагүй байдаг ч юм уу. За иймэрхүү тохиолдол төр бол бид нар одоо хэрвээ одоо тий тухайн өгөгдөл дээр маань наривчлсан ийм мэдээллийг тусгаагүй байх юм бол бид нар энэ хэлбэрийн шаардлага бас хангасан байна л гэж үзнэ. Тэрнээс одоо нөгөө бодлогын өгөгдөөгүй дурдаагүй асуудал дээрээ өөрсдөө ургуулж бодоод энийг бичиг өмчн хангаагүй л байх ч гэдэг юм уу тий ийм байдлаар бол явж болохгүй. Гэдгийг яагаад хэлж ийнэ гэхээр ихэвчлэн одоо энэ ийм захиргааны засаг дарга ийм шийдвэр гаргасан тэдэн сарын тэдэн өдөр тийм шийдвэр гаргасан гэл дурдсан л ах юм бол бид нар бичгээр гаргасан юм байна. Бичгээр гаргасан шаардлага хангасан юм байна л гэдэг асуудлыг ярина. Дүгнж үчнэ гэсэн. Харин одоо захиргааны байгууллага тийм шийдвэр гаргахдаа хаягдлагдсан этгээдийн нэрийг буруутсан байж ээж гэдэг юм уу? Эсвэл одоо хууль зүйн үндслийг заагаагүй байж ээж гэдэг юм уу? Яг ийм одоо онцгойлж ийм асуудлыг дурдсан байх юм бол тэрэн дээр очиж шалгана уу гэхээс биш яг ийм онцгой ийм байдлыг дурдаагүй л ах юм бол бид нар тухайн шаардлагыг хангаж байна гэдэг дүгнэлтийг хийгээ яваа шүү. За энэ дээр бас жишээ дурдсан. Таяас тайлбарлалтаа. За ингээд бид нар энэ формал эрх зүйн шаардлагынхаа энэ шалгах алхмуудаа хийгээд бас явцынхаа дүгнэлтийг хийн. За энэ формал эрх зүйн шаардлагын хүрээнд бол бид нар одоо 4 зүйлийг бол ингээд шалгалаа. За ингээд захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр маань бол өөрөө эрх хэмжээнийхээ дотор гарсан байна. За захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлсан байна. За хэлбэрийн шаардлагыг бол хангасан байна. За мөн бусад этгээдийн оролцоог хангах шаардлага байсан эсвэл байгаагүй гэдэг ийм дүгнэлтүүдийг ингээ хийгээ явна. За ингээд нэгдүгээр алхмын хувьд бол формал эрх зүйн шаардлагыг бол одоо хангасан ийм захиргааны акт байна гэдэг дүгнэлтийг хийсэн гэж бодоод цаашаа явъя. За хэрвээ одоо формал эрх зүйн аль нэг шаардлага дээр алдаа гарсан байх юм бол формал эрх зүйн ийм шаардлагыг бол зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг хийгээд бид нар дахиад материал эрх зүйн шаардлага бол аль ч тохиолдолд шалгана. За ингээд материал эрх зүйн шаардлагыг шалгах хүрээнд бол эрх зүйн үндсэлтэй за мөн агуулгын тодорхой сонгох боломжийг зөв хэрэглээс гэдэг ийм хүрээнд шалгана. За эрх зүйн үндсэлтэй байх гэдэг дээр бол одоо эрх зүйн үндслэл буюу одоо тухайн хэрэгжилж байгаа хэм хэмжээ маань хүчин төгөлдөр за мөн бусад эрх зүйн хэм хэмжээтэй нийцсэн за ямар нэгэн журмыг баримтлаад шийдсэн байлаа гэхэд тухайн баримтлсан захиргааны байгууллагын баримтлсан журам маань дээжтний хэм хэмжээ буюу хууль дээжтний хэм хэмжээ хууль бусад журамтайгаа бас нийцсэн байх ёстой. За эрх зүйн үндслэлийг зөв хэрэглэсэн байх ёстой. За мөн одоо хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэдэг дээр бол бид нар дүгнэлтээийнэ. За ингээд захиргааны ерөнхий хуулийн 43 дээр бол захиргааны актын хууль зүйн үндслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл талтыг тодорхой заана гэж бичсэн одоо хуульчилсан байгаа. Тэгэхээр үүнд дурдсанчлан одоо захиргааны байгууллага захиргааны актанда одоо газар эзэмших эрхийг цуцлаа гэж ботход одоо ямар үндслэлээр цуцлаж байгаа газрын тухай хуулийн аль зүйл талтыг хэрэгжилж байгаа юм бэ гэдгийг тодорхой одоо дурдсан байх хэрэгтэй гэж байгаа. Энд дээр жишээ олгож өгсөн байна. Жишээ нь одоо улсын бүртгэлийн тухай хууль байлаа гэхэд
Энэ өрсөлдөөний тухай хууль дээр жишээ авсан. За ингээд энэ өрсөлдөөний тухай хуультай бодлого ирсэн байлаа гэхэд улсын байцаагч дараах эрх үүрэгтэй гэдэг дээр 23-ны 1 дээр бол өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг хэрэгжилтэнд хяналттай байна. Захааны шийтгэл оногдуулна гэдэг энэ зүйл залтыг одоо баримтлаад торгуулийн ч юм уу ямар нэгэн юм шийдвэр ногдуулсан байлаа гэхэд тухайн шийдвэртээ одоо тухайлсан асуудлыг зохицуулж байгаа хуулиараа өөрт эрх олгогдсон тэрхүү шийдвэр үндэслэлээ бол тодорхой зааж өгөх ёстой гэж байгаа. За захааны актын агуулга тодорхой байх ёстой. За тодорхойгүй нэр томьёо ашиглаагүй, за мөн одоо хэрэгжих боломжтой зорилгоосоо хэтрээгүй байх ёстой гэдэг шаардлага тавигддаг. За жишээ нь хэм бол иргэдийн төлөөлөгчийн хурлын зөвлөл нь хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаараа биедан шийдвэр гаргахгүй гэсэн ийм зохицуултыг бол одоо жишээ авсан байна. За сонгох боломжийг зөв хэрэглэсэн хэсэг гэж байгаа. Энэ дээр бол одоо захиргаанд шийдвэр гаргахад нь өөрийн үзмжээр сонгох хуулийн боломжийг бол олгосон байдаг. За энэ дээрээ мөн сонгох боломжийн хүрээгээ хэтрүүлээгүй тухайн сонгох боломжоо зөв хэрэглэсэн байх гэдэг ийм шаардлага бол тавина. За ингээд захиргааны байгууллагын гаргасан шийдвэр буюу захиргааны акт маань ямар нэг байдлаар алдаатай ийм захиргааны шийдвэр байлаа гэхэд тухайн алдаатай шийдвэрийн үр дагавар яригдах ёстой. За үр дагаврын хувьд бол одоо тухайн захиргааны актын алдаа нь хэлбэрийн төдий алдаа байлаа гэхэд захиргааны ерөнхий хуулийн 45 дээр хэлбэрийн төдий алдааг бол одоо захиргааны хэлбэрийн төдий алдаа гаргасан байлаа гэхэд тухайн захиргааны актыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үздэг. За ингээд илт хууль бусыг тогтоох буюу захиргааны ерөнхий хуулийн 106-гийн 3, за захиргааны ерөнхий хуулийн 47-гийн 1-1-ээс 1-7-д бол одоо захиргааны алдаатай шийдвэрүүдийн бол зааж өгсөн. За ингээд эдгээрд заасан аль нэгийг агуулах юм бол илт хууль бус захиргааны актаа гэж үздэг. За ингээд захиргааны ерөнхий хуулийнхаа 47-гийн 2-т зааснаар гарсан илт хууль бус захиргааны акт бол гарсан цагаасаа хэрэгцэн үйлчлэлгүй байдаг. Иймээс бол 47-гийн 1-д зааснаас аль үндслээр илт хууль бус тооцоож болохоор байна гэдгийг бид тодорхойлно. За ингээд бас нэг асуудал нь бол захиргааны акт, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох асуудал нь захиргааны ерөнхий хуулийн 106-гийн 3-1 дээр бол өгсөн. За даалгах энэ шаардлагын тухайд бол захиргааны ерөнхий хуулийн 106-гийн 3-4 дээр өгсөн. За бид нар ингээд захиргааны актанд бол ямар нэг байдлаар алдаа гарлаа гэж үзэхэд тухайн захиргааны акт нь хэлбэрийн төдий шинжтэй алдаа нь хэлбэрийн төдий шинжтэй байгаа мó эсвэл одоо илт хууль бус байгаа мó эсвэл одоо хууль бус захиргааны актыг хүчингүй болгох ийм шинж байгаа мó эсвэл одоо даалгах ийм шинжтэй байгаа мó гэдгийг тодорхойлно. За илт хууль бусыг тогтоох гэдгээр бол сая 47-гийн 1-1-ээс 47-гийн 1-7-г сая дурдж өгсөн. За ингээд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох асуудлыг 48 дугаар зүйл дээр хуульчилсан. За ингээд тухайн шалгуулагч маань одоо захиргааны акт алдаатай эсэх хэрвээ алдаатай бол одоо түүний эргэцэн үр дагаврыг тодорхойлж тухайн алдааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн хэсгээр бол дүгнэлтээ хийгээд нэхэмжлийн шаардлагыг хангах талаар одоо процесс үйлээ холбогдох зүйл заалтыг хэрэглээд ерөөхдөө эцсийн дүгнэлтээ бид нар хийнэ. За тэгээд ерөнхий бичиглэлүүдээ бол одоо ингээд онлын хувьд одоо энэ хоёр дахь үндсэн том бүлэг буюу энэ захиргааны актын хэрэгцээ үндэслэлийг шалгаж байгаа энэ хэсэг дээрээ бол бид нэр аль болох одоо хууль хэрэглээний асуудал төлхөө орж ирж байгаа. Тэгэхээр одоо энэ жишээ нь одоо энэ илт хууль бусыг тогтоох ч юм уу энэ одоо зохицуултууд маань захиргааны ерөнхий хуулийн аль хэсэг дээр байгаа вэ гэдэг хууль зүйн үндслүүдэд бас аль болох цэцэрлэгийг хичээгээрэй. За тэгэх юм бол бид нар хугацаа алдахгүй бичиглэлүүдэд хурдан хийж одоо цагтаа багтаж амжих хэвээр. За захиргааны бодлого тохиолдлын хувьд бол бичиглэл маш их шаарддаг учраас бол цагтаа амжихгүй дутуу үлдээх юм асуудал байгаад байдаг учраас одоо хуулиа хайж ингэхгүйгээр одоо зарим нэг нөхцөл хуулийн зохицуулалтуудаа бол аль болох тогтоохон зүйтэй байдаг. За тэгээ ерөөхдөө бол слайд маань дуусч байна. Та асуулт байвал асуугаарай.
Сайн байна уу? Энэ слайдаа бол өвчин. Тэгэхээр энэ дээрээс бас ойлгож амжаагүй юм байл хараарай. Сайн байна уу? Сайн байна уу? А энэ бодлогуудыг бодсон загварчлалыг оруулж болох уу? А одоо энэний дараа нөгөө юу яага тохиолдол өгж байгаа. Тэгээд тэр тохиолдол дээр таад маань өөрсдөө нэг ажиллаж үзээд тэгээд тэрний дараа нөгөө тэр бодлого дээрээ энэ бодлогын аргачлалынхаа дагуу шалгасан хариултыг нь бас өгнө. Тэгэхээр тэрэн дээрээ бас нөгөө аргачлалуудаа харж болно. Тэрнээс Юу гэж бодолтуудыг оруулж өгч болдгүй юм болов? Би юусоо өөрөө тийм. бодлого бодож өгөх болохоор яг яаж Харин бодохыг мэдэхгүй. тийм болохоор нөгөө нэг бодолтыг нь оруулна. 90 тэр хоёрын чсэн нэг бодолтыг нэг харж мархан тэгээд нэг дуурайгаад ч юм уу. Тийм өнөөдрөөс Эсвэл яг нэг эхлээд бодлого нь өгөгдөж байгаа хаа. Тэгээд бодлогоо таад бодлууд нь өөрсдийнхөө хүрээнд нэг бодцоод тэрнийхэн дагуу бодсон хариуг нь бид нэр өгнө. Тэгэхээр тэр хариун дээрээсээ битгэлээ бас харна гэсэн үг. Тэгээд бодлогын хариуг нь өгөхдөө бас давхар нөгөө нэг зөвхөн аргачлалтай хэсгүүдээ бас өгчээ. Word хэлбэрээр. ярин бодолтыг нь Та тэр харчаад зөвхөн бодож аргачлалтай тэгээ харчих юм бол бас илүү ойлгомжтой болно. Дээрээс нь багш юм асууч юм. Энэ Аха. формул шаардлага, материалыг эргцүүн шаардлага гэдэг нь хоёр юм. Энэ хоёрын аль нэг нь л байх юм те. Аль нэг нь биш шүү. Одоо бид нар ингээд шалгаж явж байгаад эхлээд одоо захиргааны маргаан мөн байна. Захиргааны шүүх хүлээж авах юм байна. Захиргааны шүүх хүлээж авах юм чинь захиргааны байгууллагаас гаргасан шүүх шийдэх гээд байгаа тэр шийдвэр нь одоо захиргааны актын шинжтэй байна гэдэг дүгнэлтээ хийчээд захиргааны акт нь формал юм уу материал эрх зүйн шаардлагыг аль алиг нь хангаж байгаа мó аль нэгийг нь хангахгүй байгаа мó гэдгийг дүгнэж байгаа. Аль алиг нь заавал шалгана гэсэн үг. Бид нар захиргааны актын шинжийг хангаж гинэ гэд үзчих юм бол цаашаага захиргааны акт нь формал эрх зүй шаардлагыг хангаж гинэ үү хангахгүй байна уу? Материал эрх зүй шаардлагыг хангаж гинэ хангахгүй байна уу гэдэг аль аль нэгийг нь шалгана гэсэн үг. Заавал шалгах юм гэсэн үг. За баярлалаа. Би энэ бодлолт нь бол нэг хурж байгаа урд орчсныг хачмар. Өнөөдөр бодлого нь өгдөг юм билээ.